Яг өнөөдөр би фэнийг заахыг бодно гэж одоо заах чинь. Одоо ингээд ийхүү маш хэцүү болох фэнийг аялалд ингээд тавтамаар л. Тэгээд бол 100 сав хүрэх гэж бол нэлээд болно гэж бодсон чи та нарын цав дарахаар дэндээ хурдан байлаа. Миний баг бичлэгээс хурдан байлаа. Тэгээд ер нь бол миний залах үедээ тэгээд та нарын цав дарахаар ер нь бол нэлээд зөгсөж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд ер нь бол фэнийг сорой гэж ивэл ер нь бол маш их игнортлыг та нар агуулна штэ. Тэгээд бэлэн үү? За тэгээд бэлэн те. За бүгнээр эхэлцгээе. За юундад фэнийг эхлэхээс өмнө тэгээд фэнигийн кастом дээр ажиллах хэвээр тийм жижиг стинксийг харцгаая. Яг тасгал нэг. За ингээд фэн ер нь бол айгүйх кабел татдаг хэро. Гэтэ ер нь бол дайнд юус ер нь бол маш их давуулдаг үзэл. Ер нь бол кабель татахын тулд ингэж эхний кабелийг авчаад хоёр дахь кабелийг шүлээн. Тэгээд яг ийм хөө байдлаар ингэж бас тиймнүүд ингэж дүүргэж байгаа. Ер нь бол нэг 2 минут хийсэн байх болно дөө. Нэг нь 2 минут. Нэг нь 2 минут. За ингээд хоёр дахь дасгал. Хоёрдугаар дасгал бол жоохон скил шаардсан шээ заяа. Хоёр дахь ингэж татна. Ингээд ер нь бол энэ гарын чуурдыг нэлийн мэд дээр ер нь бол нэлийн хөгжүүлж байгаа гэсэн үг. Тэгээ ингэж татаад би ингэж татчихтай дараагийн кабель ингэж хөтлөж байгаа зү. Ингээд татчаа дараагийн кабель ингэж бэлэн хөп гэж. Тэгээ дараагийн кабелийг татаж хүлээчээ тэрийгэ заавч ингэж буудах газарлага буудах гэж кабелх газарлага гэж явуулдаг байхгүй юу? Тэгээд өндрүүдэл бас хэцүү л дээ. Ингэж бас хоёр кабель татаж өөрөө хордон болдог гэсэн. Энийг татснаар нь бол та нүдний чинь хараан чинь тасгаж байгаа гэсэн юм. Фэнийг бол дасгал 3. За энэ дасгал бол ер нь бол хан руугаа идэх дасгал. Тэ? Энэ бол тэгээд хан руугаа дасгал ер нь бол бас учиртай. Joystick-ээс кабелийнхаа эсрэг тал руу явуулж байгаа. Тэгснээр та бага энержи зарцуулна. Ах нэг алдчихлаа. Ер нь бол нэгээс энийг давтаад байвал ер нь бол алдах болно. Санийх шиг алдаа ер нь бол гарах болно гэсэн үг. За одоо энийг арай хэцүү болгож үзье. Энэ дээр нөгөө хоёр талд нь тавиад 200 кабель гэж нэг ханаруу хийсэн. Бас л joystick-а нөгөө төр өчөө заяа. Кабель татныхаа нөгөө тийшээ joystick явуулдаг шүү заяа. Яг дасгал 4. За энэ дасгал бол ер нь бол блүү болон ред рүү явдаг дасгал. Кабель нь яг энийг та чадахгүй ч болно л доо. Тэгэхээр би яг дараагийн эпизодоор заагадаг. За пассив доор. Яг би пассив жоохон оройтод тайлбарчлаа. За пассив ер нь бол маш амархан. Та нэгдүгээр скиллэрээ дэмжлүүл таны ер нь бол ботны дээр марк гарахгүй. Тэрэн дээр байгаас өлтмөд тавил бас баг дэмжрээ ордог ба. Яг энэ дээр би нэг зөгчлөө. За дахиж үзүүлье. За эхнийхээрээ зөхиод хоёрдугаараа зөхиод 1254 дэмж орж байна. За энэ ботоо одоо ууцгаад дахиж шинэ бот тавьж үзье. За одоо хоёрдугаар скиллэрээ хийгээд дэмжлэхэд яаж харагдах харъя. 1457 гэж гарч ирж байна. Тэгэхээр ер нь бол үүнээс харахад бол тийм ер нь бол хоёрдугаар скилл нь марк тавих үед амар их дэмжтэй тэгээд таны энержи бүсч өгдөг байгаа. За энэ жишээ зурган дээр харж байгаачлан 10-аас 20% нь экстра таны энержи бүсч өгнө гэсэн үг. За ингээ фэника комбод орцгоё. Фэник комбо амар уулнаас амархан. Гэтэ хацтэй. Яг нь та нарын яаж харж байгаас нь хамаарна гэсэн үг л дээ. Уулнаас надад амархан л та. Энийг бол ер нь техник комбо дээр ашигладаг гэсэн. Энийг бас хурдан хийх бол эними зургатаг аюултай болохоор тий ер нь бол ойлгож байна. За одоо хамгийн сүүлчийн болох build руу орцгоё. Одоо build дээр нь бол би ингээд алхтаа blaze-ийг ер нь бол авдаг. Гэтэ би blue-ийг заримдаа авчдаг. Гэтэ ice бол нэлээд хэцүү. Нөгөө зогтдог хүмүүстэй ашигладаг гэсэн үг. Ер нь бол blade of fleet-ийг ер нь бол би дандаа авдаг. Тэгээд хоёр дахь item дээрээ би өөр item оруулахыг хичээдэг. Ер нь бол тий. Ер нь хоёр дахь ер нь бол Sky Pierce ер нь бол баг perfect юм да.
Sky Pierce аваад тэгээ хаан зөвхөн нь машина аваад тэгэл яг л болно дөө. Тэгээд хүүк авчин тэгээ болоо. Хүүкч надад л хүүк л дээ. Франкогийн хүүк шиг Hunter Strike гэд хэллээ ш таар. Яа ингэ болоо. Миний ер нь бол тийм одоо хамсал нь Ice дараах юм уу да аав ш. Нөгөө хүснээ дээр ашиглах юм. Winter тэгээд нэг хоёр Rose Gold хоёр. Тэгээ одоо эмблем дээр бол би заавч хүн бүх фэн нэр энийг ашигладаг. Тийм. Би ер нь л дахиж ингэж хайлайт оруулж ингэж гоё кринжлэхгүй. Нэр үнийг амар кринж харагдана. За тэгээд дуусна үзсэн баярлаа.